За амрын ирэх Амрын. За манай дотоод хэргийн сургуулийн Халтран хуулийн фирмээс зохион байгуулж байгаа Могтрол 2026 тэмцээнд маш амжилттай оролцсон байгаа. Удирдагч өгшийн хувьд энэ тэмцээнд оролцсон амжилтаа яг юу гэж дүгнэх вэ? Тэгээд ямар арга барилаар оролцсон гэж бодож байна вэ? За. Энэхүү контентыг үзэж байгаа нийт үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг мэдчихлээ. За энэ удаагийн энэ жилийн Могтрол 2026-ийн тэмцээн маш тийм өрсөлдөөнтэй, онцгой ач холбогдолтой одоо тийм онцлог үйл явдлуудаар дүүрэн ийм өрсөлдөөнтэй тэмцээн боллоо. За дурдах юм бол авилгалтай тэнцэх газар үүсгэн байгуулагдсны 20 жилийн за мөн энэ ажлын хүрээнд за манай хууль зүйн салбарын ноён оргил Актемч Наран гэрэл багшийн нэрэмжит болсноор бас илүү онцлог байгаа. За энэхүү тэмцээнд энэ ер нь Алтрган хууль зүйн фирмээс зохион байгуулж байгаа эрүүгийн шүүхийн мэтгэлцээний Могтролын тэмцээн энэ жил бол 3 дахь удаа амжилттай зохион байгуулагдлаа. За хамгийн анхны зохион байгуулагдсан одоо тэмцээнд манай дотоод хэргийн сургууль оролцсон боловч одоо харамсалтайгаар одоо байр эзэлж чадаагүй. За дараагийн тэмцээн буюу өнгөрсөн жил зохион байгуулагдсан тэмцээнд бол 2 баг ороод 3 дугаар байрт шалгарч ирсэн ийм амжилттай байсан. Харин энэ жил бас 2 баг ороод за 1 дугаар баг нь одоо тэргүүн байрын шагнал, за 2 дугаар баг нь болохоор 3 дугаар байрны шагнал, одоо 3 дугаар шалгарсан ийм амжилттай оролцлоо. За миний хувьд бол анх удаа энэхүү тэмцээнд оюутан сурвалжлагчтай удирдах ингэж оролцсон анхны тохиоллогоо. За анх орсон энэ тэмцээнд маань цагдаагийн сургууль болон за манай дотоод хэргийн сургуулийн хууль зүйн сургуулийн хамтарсан холимог баг оролцсноор их онцлог байлаа. Тэгээд энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн. За энэ маш их хүчин чармаалт гаргаж бэлдсэн оюутан сурвалжлагчтай бас баярсан талснаа илэрхийлье. Тэгээд та бүхэндээ бас сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. За дотоод хэргийн сургуулийн оролцсон Могтрол 2026 тэмцээн яг ямар үе шаттайгаар явагдсан бэ? Хэдэн хуулийн дээд сургуулиуд оролцсон бэ? За энэхүү тэмцээн маань энэ жил бас түрүүн хэлсэн Актемч Наран гэрэл багшийн нэрэмжит болсноор энэ үндэсний хэмжээний бүх хууль зүйн ихтэй сургуулиудын баг тамирчид оролцсноор их өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө. За тухайлах юм бол Монгол Улсын их сургууль, за Отгон тэнгэр, Шихийн удаг, их засаг, глобал гэх мэтчлээ маш олон сургуулийн нийт 19 баг оролцсон ийм өргөн цар хүрээний тэмцээн боллоо. Тэгээд энэ удаагийн тэмцээнийг бас эрүүгийн иргэн давзаалтах шатны болон анхан шатны шүүхийн шүүгч нар шүүснээрээ илүү бас практик руу ойртсон тийм ээ. Тим арга барилаар шүүсэн илүү одоо энэ манай суралцагч тэмцээнд орж байгаа тамирчид маань бие биенээсээ суралцах за шүүгчдийн зөвлөмжийн дагуу бас ингэж тодорхой мэдлэг олж авсан ийм ач холбогдолтой байлаа. Тэгээд энэхүү тэмцээн маань үндсэн 3 кейсийн хүрээнд за яллах болон өмгөөлөх тал гэсэн зохион байгуулалтаар явж өндөрлсөн. За ингэхдээ бас тухайн мэтгэлцээ маань үндсэн 3 хэсгээс бүрдэж за багийн гишүүд болгоны 3 хэсэгт бас тодорхой оролцоотойгоор тодорхойлогдож ингээд шүүгчдийн нэгдсэн дүнгээр одоо байр эзлүүлсэн ийм амжилттай оролцлоо. Тэгээд энэ удаагийн тэмцээн бол миний хувьд бол анхны бас оролцсон тэмцээн учраас маш их зүйлийг ойлгосон, ухаарсан. За дараагийн жилдээ илүү сайн бэлтгэлтэй байж оролцох тийм урам зориг авсан ийм сайхан тэмцээн болж өндөрлөлөө. За баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье.